Эрүүл мэндийг надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу хүмүүс. Эрүүл мэндийг цэцгээ отох нь нэвтрүүлэг ихэрж байна. Одоо би таштай танилцуулъя. Хасар баяр 5 настай. За, гоё нэр байна те. Хасар баяр. Миний өдийн нэрийг хэн өгсөн юм бэ, Хасраа? Гиснээс гараад заахан багт. За, гидсээс гарсан юм уу чи? Аль гидсээс гарсан юм бол? Эди. Чи мэдсэн үү өөрөө гарч байгаагаа? Мэдээгүй юу? За тэгвэл ингээ гурлаа заяа. Гэр ихнийгээ гоё танилцуулнаа. Миний үг ингээ гидснээсээ гаргасан ээж нь хэн гэдэг? Тэгвэл Ээжигээ ямар ажил хийдэг мэдхүү минийх үү? мэдээ. За, Хүнд нүм үл мэдхээ хүнд нүм өгдөг шүү заяа. нүм гэж. Юм баггүй юу? А тэг ямар юм өгдөг? Одоо тоглоом өгдөг юм уу? Эсвэл хувцас өгдөг юм уу? Юу өгдөг? Томасны. Том машины юм өгдөг юм уу? Тий. Том машины юм гэхээр юу өгж болох вэ? За би бодъё. Тэр чинь нээштэй том хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр энэ ажлыг авто сэлбэгийн дэлгүүр гэдэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл том машины ингээ юмнуудыг зардсан юм те. Эд ангуудыг мөн үү? Зөв хэлүү их чинь яг зөв. За том машинд юу байдаг лээ? Ачаа. Ачаа зардсан юм уу? Зардгүй. Ачаа арай томдох бах те. За өөр юу зарж болох вэ? Хайрцаг тоглоомод. Хайрцагын тоглоомод. Зарахгүй. Зарахгүй үл мэдхээ. Байж. Гэхдээ би ингэж аж юу нөгөө нэг өрүүл зардгүй юм өрүүл. Намруу. Үгүй нөгөө машин ингээ эргүүлдэг юм байдаг штэ хүр. Машина явуулдаг. Тий. Мэдээ. Тэрийг зарах уу ээж нь? Үгүй. Үгүй юу? Гутал. Тий. Гутал юу гэж зарах юм бэ үл мэдхээ те? Юу байдیں۔ Чи очиудсан уу дэлгүүрт нь? Тий. Юу байсан? Томасны нүм. Том машины ном байсан шүү заяа. Нүм гэдэг. За ойлголаа. За тэгвэл аавын ингэдэм миний үг юм. Бат хэсэг. Оо за бат шиг аав нь ямар ажил хийдэ? Хөдөө манаас машин янзлах гад Хөдөө машин янзлах гад яваад машин янзлах гад яваад тэгээ том машиныг янзлах. хөдөө машин янзлахаар яваад очоод тэгээ том машин янзлдаг байх нэ тий. Чи үзсэн үү? Ер нь автгаа очиж янзлж үзсэн үү? Үссэн. За тэгсэн чи аав нь яг яаж ажилласан чи харсан уу? Саван дотор нүмээ тэнд наагаад. Савн дотор нүм хийж байгаа тэнд нь наагаад. Зөв үү? Аав удаан байсан. Удаан байсан уу? Ядарсан уу аав нь чи харав уу? Манай сэтгцэн юм чирэгтэй манай ингэдэг. Манай ингэ сэтгцэн юм чирэгтэй. Яасан? Юу болов? Амбаа гэдэг хөхт. Яг ийм. Яасан? Яагаад вэ? Ийм гэдэг нь чи цохон дээр ингээд эргүүлээд идэг нь. Ямар ч ухаан байхгүй. Яагаад ухаан байхгүй болсон? Манай ангийн амбага бүр амар зүгээр октод үүдэнд гараа бие чихсгээд байж гисэн байхгүй октод гэсэн эрэгтэй хүнхүүд гээгээд тэгсэн чинь охин юм шиг шууд нээл рүү гараа явцсан. Октын 0 руу юу? Үгүй. Тэр чинь нэг л 0 байд юм уу? Тэгээд 2. 2. Аха. Тэгсэн чинь октын хойноос бас шейк орсон юм уу? Тэгж болохгүй юу? Тийм би тэгээд шээчэд урд гараад ингээд богоон болохгүй дараалаад тосчих амбгаа гинт хажуунаас орж урд уг нь хойноос дараалаад тохсон. Гэсэн чи амбгаа дараалахгүй байсан уу? Тийм шууд урд. Тийм учраас юу хэрэгтэй байна гинэ? Сэтгцэн юм чи манай сэтгцэн юм чи. Сэтгцэн юмч гэж ямар юмч байдгийг мэдгүй асраа. Мэдгүй битэр. Шүдний үгүй. Шүдний юм ч үү? Үгүй. Өөр юуны юм ч байдаг үлээ? Шүдний юм ч байдаг. Өөр юу лээ? Хүзүү. Хүзүүний юм ч биш үү? Биш вэ? Ой, гидсний юм ч биш үү? Биш үү? Өөр ямар юм ч байдаг лээ? Хүүхэд гаргах гад юм ч биш үү? Биш байна. Өөр ямар юм ч сэтгц гэж одоо ямар юм ч байд юм болоо? Малын юм чи. Малын юм чи? Тийм. Сэтгцэн юм ч үү? Тийм. Манай сэтгцэн юм чи. За, тэгсэн малын юм ч юм уу? Тийм. Тэр хүмүүсийг ухаантай болгоо. Тэнэг байсан бол одоо ухаантай болно. Яг хөө тэгтээ тэр бол нэг тэнэг бол биш л те. Зүгээр л одоо буруу ойлгосон, буруу сэтгсэн байж штэ. Тийм учраас тэр сэтгэж байгаагийн л имжлэх байхгүй да. Тэгтээ танаа сая тэр найз чинь хувьд болохоор миний бодлоор сэтгцэн имж гэхээсээ илүү зүгээр тайлбарлаж өгөх хэрэгтэй бах те. Охид ингээд 0-ийн өрөөнд орсон бол хөвгүүд араас нь орж болохгүй. Бид нар хүлээх ёстой. Манай хүлээдгүй штэ. Шууд ордон штэ. Тийм үү? Тийм. Тэгээ чи ягаа сэтгцэн имж хэрэгтэй гэдэг байгаа.
Итгэхгүй. Би бас сайн ойлгохгүй байна. За, дээрэс нараа ингээд дараалал зогсдог штэ. Чи дараалал нэг тийм чинь асраа. Танаа цэцэрлэг жишээлбэл ингээд одоо нэг юм авах гад юм уу? Багш нь ингээд за дараалал зогсоороо гэж тэгдэггүй. Үгүй мүү ерөөсөө. Миний хүү дараалал гэж ойлгож байна уу ер нь? Мэдгүй байна. За, дараалал гэж яахыг хэлж байгаа. Нэг хүн ингээд зогсчлоо ингээд. Араас нь дахиад нэг хүн зогслоо. Аа. Тэрийг Тий ингээ одоо дэлгүүрээс нэг юм авах гад хүмүүс ингээ дараалал зогсож яхад урдуур нь орж болохгүй л байхгүй тийм ээ. Дараалал зогсох хэрэгтэй зөв үү? хойно зогс. Тий хойно ингээ ээлжлээд дараа нь авандаа гэж зогсох хэрэгтэй. Энэ бол сэтгэц гэхээсээ илүү хүмүүжил байхгүй юу? Заах ёстой ээж аав нь багш нь та нар ч гэсэн тэр найздаа хэлээд өг заа юу. Манай ангийн нөгөө нэг ерөөлхий хүүхдэд гэхгүй. За. Тэр хүүхэд бүр өдөржингөө бөлцсөн. Өө чаавасаа тэр бол өстой жинхэнэ эмч хэрэгтэй байна. Ямар эмч хэрэгтэй байна? Гидсэн эмч хэрэгтэй байна. Тийм ээ асраа. Миний хүү том болоод яах юм чи ер нь эмч болох юм уу? Хүнд автомашин засдаг хүн болох юм уу? Бас. Болмоор байна гэж юу? Чи аавд хайртай юу? Хайртай. За, тэг чи аавд хайртай гэж ер нь хэлсэн үү ер нь? Хэлээгүй юу? Аливаа одоо нэг хэлээд гэхдээ энийгээр ингээд ааваа би таньда хайртай гэж хэлчих. Үл мэд хэлээд гэхдээ аавда. Ааваа би танд хайртай. За, одоо асраа. Хичээд байгаа юм уу? Ичээд байгаа мó? Ам хамраа сонирн болгоод байгаа ч. Тийм хэцүү юм уу хайртай гэж хэлэх? Чи ихчтэй хайртай гэж хэлсэн үү ер нь? Миний үг их чинь хин гэдэг. Сэзэмэс. Хин? Сэзэмэт. Аха, цэцэн мичид те сургуульд явдгоо. Тэ. За. 7 настай. Оо, том болцсон юм байна, тийм ээ. Би Солонгос яваад амтын үрээс одоо зүүндээ амт. Хүү чи Солонгос явсан юм уу? Тэ. Ямар гоё юм бэ? Битэр яваагүй чинь ярьда. Би нэг ч удаа явж байгаа. Харин тий, Солонгос юу байсан бэ? Тэгээд амтны хүрээлэнд. Баагаа. Бүгдээр амьд. Нэрээ юу бүр бүгдээрээ амьд гэж юу? Тэ. Тэгээд тэдгээр асаад ингээд зөөхөд хагаруулахгүй зүгээр эндээ яваад байдаг. Чамтай ингээ ойртоод сайн уу асраа гэж юм үгүй юу? Үгүй би бүр амтсан үрээд агаад ингээд ярьдаг. Ай, ярьдгүй илүү зүгээр хой гэдэм юм уу? Тэ. Оо. Баагаад би бүр ингээд Чамруу тэгсэн үү баавга? Тэр чинь ярьж байгаа байхгүй яг үннийг хэлэхэд. нахаас хов тэгж яа. Тий, нохоо чинь хов гэдэг чинь сайн уу асраа гэсэн үг шүү. Би өстэй бүр зузаан аалж харсан шүү дээ. Бүр зузаан алц харсан. Ээж бүр могоо тэрвэрч ийсэн шүү. Бүр могоо тэрсэн юм уу? Би өвөө эмэгэнд амар үт харсан. Бас өөт харсан уу? Чиг болоорхаа. Үгүй тэр. Улаан чигний орхоо юм уу зүгээр өт юм уу? Ямар өт байсан тэр? Айснуу чи? Айдим уу чи ер нь? Ингээ бариад ингээд оо гоё өтөө ингээ идсэн үгүй юу? Итгэж өгч нэ. Чи алмааргүй байсан юм уу? Үгүй. За чи тэгвэл чи ингээд олон харсан амьтныхаа хамгийн гоё таалагдсан санаанд ингээ үлдсэн ямар амьтан байна яа та? Манай тизээдэг амтан уу? Мэдгүй танаа гэрд бас тийжээдэг амьтан байд юм уу? Тэ усан гахаа. Хүү нэрээ юу? Усан гахаа гэж харсан уу л мэдхээ? Усан гахаа тэтгэн амтан. За, нэртэй юу танаа усан гахаа чи? Тэ. Ямар нэртэй? Зэри. Зэри. Жэри юу, зэри юу? Зэри. Жэри. За. Тэгээ юу гэж нэ усан гахаа ингэж нүү жэри? Хасраа сайн уу? Би хоолд барина хасраа гэж нүггүй юу? Үгүй. Ярдим уу үгүй юу? Хоолд ингэж. Тэгэхээр чи ойлгоч тийм үү? Усан дууссан багтаа би усын хийлэгдэг. Ямар мундаг юм. Тэгээд нүүн дээр тавсагаад өөрөө усан. Ямар мундаг. Хараа би ингэж бодож байна. Усан гахааг биш юу яддаг гэж бодохоор царцаа. Сартаа Яла. Хөөе. Нүг нэг Скот жом. усны саа мэдгүй. Идэхгүй юу? Усны амтд. Усны амтд идэхгүй. Усны амьтад идэхгүй. Жижигэн сүтээс. Жижигхэн шүдтэй юу? Чинийхээс жижигхэн үү? Тэ. Чи шүдийг харсан уу? Харсан. Хадсан уу чамаг? Хатаагүй. Танаа усан гахаа чи усан дотор сэлдэг үү? Үгүй. Үгүй юу? Сэдүүд алга бассан. Тийм үү? Яг юун дотор амьдрах вэ тэгээд танаа гэрт? Өөрийн гэртээ юу? Тэ үүртэй. Үүртэй юм уу? Үүрээс зурхтны өрөөнд дэр таваад байсаггүй бол тэрний цагуур ороод гар садахгүй. Бас уу. Тэ. За чи тэгвэл их гоё амтан тижээд юм байна. Ер нь өөр амтан тижээ гэж бодож байна уу та хоёр? Өөрхөн сарат. Хөөрхөн царайтай юу?
Чи дахиад өөр амт тийжээх үү? Мэдгүй. Би амтангүй байцаад амтантай бас Тийм үү. Хүй, манай үл мэдэх сая энэ жил сургуульд орсон штэ. Чамааг ингээд өнөөдөр сургуульд явсан. Тий, өнөөдөр сургуульдаа явсан. Тэгэд ер нь сургуульд чамааг ормоор байна гэдээсэн гэсэн үнэн үү? Чи орох юм уу сургуульд ер нь? Юу хийн гэж бодож байна? За үл мэдэх яриад манай хасраад сургуульд орох ямар байна чи нэг гоё ярь та. Манай ингээд дуурдаг. Танаа найз уу? Цэцэрлэгтэй юу? Үгүй манай хизээдтэй. Хичээлдээ юм дуурдаг юм авч явд юм уу анаа? Тий. Төгөлдөр ууршиг. Амуур. Чи бас авч явдгоо. Үгүй. За чи сургуульдаа юу хийдгээ ярь та. Манай хасраад. Гай цэцэрлэгч гоё юм бэ. Би цэцэрлэгч явсан чи ямар нэг бол муухай сургууль гоё юм бэ гэж бодсон чи одоо дуустал сургууль муухай цэцэрлэг гоё юм бэ гэж ойлгосон. Яна тийм үү? Чи энэ хүүхдэд юу ярьж байна чи сургууль мөрөөдөд ах чинь сургууль муухай. Сургууль чинь юу нь муухай? цэцэрлэгтэй багтаа зураасны дагуу хийсэс идэг байсан. Зураасны дагуу бичээд идэг гинэ. Чи тэгж бичиж гэнэ зураасны дагуу. Чадж гэнэ үсэг бичиж. Үсэг бол эх хүртэл үтсэн. Юу хүртлээ? Эх гэж үетэй. Их үсэг гэж амьдралтаа сонсоог байх юм. Хээ гэжтэй. Манай баг хийгээр дуудахгүй ихаар дууд гэсэн. Нэрээ. Окей. Чи тэгжлэрээ заяа. За гэ хэлээдэгтэй хасраа. За чи тэгвэл би 7 ишгээ дуусгацсан. За болж. Миний хүч тэгэл сургууль дараа даахаа өсөг сурах нь байна шүү дээ. Ойлгож байна уу? Би цэцэрлэгтэй зохондоо байсан. Цэцэрлэгтэй зохондоо байсан. Сайн сурд юм уу? Тэгдэм байна. Чи цэцэрлэгтэй байхдаа ингээ бас юм сайн сураараа заа. Тэгвэл сургуульд орохоор гайгүй. За ойлгосноо? Би нэг шиг хамттай иднэ. Гүтээ би хаанаас энэ микрофоноос өөр надад өгөх юм одоохондоо алгадаа үл бидхээ. Хоёлаа тэгээ дараа найзтай бэлгээ өгтөөл чи жоохон зарим нь нэддэх үү? Нэвтрүүлээ бүгднгийн дуусгачаад өөрийнхөө чи дуртай маяг дээр заа. Хүй, хасраа. Би CU-гээс идэх юм авсан. За, юу авсан чи? Юу идэх дуртай? Мантун бод авсан. Чи хэдэн мантун бод иддэг үү? Нэг гэдэх үү? Чи хэдэн? Мантун бод шин гэж юу илээ? Мантун бод гэж юу илээ гинэ? Самцсан. Юу вэ? Дотроо махтаад. Хүлээсээ бууз шиг юм. Гүтээ бууз юм чи бууз шиг л байж штэ үл мэдхээ. Чи идэхүү тэрийг? Би буудыг хоёроо иддэг. Мантун буудыг нэг аргагүй. Тэр чин мантун бууз чин хоёр бууз шиг том юм чин тий? Яаж эн чин нэгээр нь идэхүү дээ? Өөр ямар хоолнд дуртай чи? Би пицца KFC-ний сурталчилгааны багд ормоор юм а чи. Өөр чин скейт. Гүй чи ээжийнхээ хийсэн гоё хоолыг нэрлээчтэй эн чинь. Ээж нь миний үгээ хоол ийдгүү. Ямар хоол ийж ин ээж нь? Хамгийн гоё хоолыг хэлээр ээжийнхээ ийдэг. Ямар хоол идэх. Би бүр өчтөр асууж байгаа дөө. Ямар мундаг. Хаймар тортоолыг идсэн. За болж. Амар томыг идэж дуусгасан. Онц. Сайн байна. Будаа урах. Тий, гоё штэ будаа урах тий. Гэрийнхээ хоолыг сайн. Сүлгүү. Будаа урах чи сүлгүү илүү. Шүлтэй гэж яасан. Будаа тий шүлтэй. Шүлтэй будаа урах байдаг болов? Байхгүй бах тий. За, онцгой байгаа гэсэн тий. Та хасраад байгаа илүү онцгой. Надад байхгүй. Миний үд байгаа юу? Ямар Онцог гэж яагаад тэ одоо ингээл нөгөө ингэдэг штэ яагаад. Хөлгөө мөртлөө явдаг, нүдгөө мөртлөө уйлдаг. Тэр юу вэ гэдэг юм байгаа юу чамд? Тэр юу вэ гэдэг асуулттай юм байна уу? За төгсөж амир. За сонс. Одоо хэлэх гэж юм манай хасраа. Мөмтэй эвэртэй ном тэр юу вэ? Мөмтэй эвэртэй ном тэр юу вэ? Мөмтэй эвэртэй. Би мэднэ. Үхэр баг мөн тэгтээ үнэ байлгүй дээ мөмтэй юм чинь. Тэ? Үхэр чи мөм байхгүй штэ. Үхэр юу гинэ? Юу гитсэндээ яасан? Мөмтэй. Зимэт тэр чи үнэ байхгүй да бол мэдхээ. За ястаа гоё чи өөрөөсөө зохиоцсон уу? Онсог ямар мундаг юм. За үл мэдх. Хөлгүй бэж явдаг, нүдгүй бэж уйлдаг. Тэр юу вэ? Хөлгөө мөртлөөсөө явчдаг, нүдгүү мөртлөөсөө уйлдаг тэр юу вэ? Лоо юу? Цоо юу? Шоу гинэ, шоу. Биш гинэ. Зомби.
Нэрээ чи бодвор юм байна шүү. Нэрээ зомби чинь бас. Гэхдээ зомбинууд ч дандаа өлдөө идэг үстэй. Тэ? За чи маш их зүг бас сэтгэж байна. Бууж өгсөн үү? Ястай. Ястай. Биш, бууж өгсөн. Буугаад өгчих юм уу яах вэ? Хөлөө угарсан. Хөлөө угсан. Өгөө. Биш байна. Зүг байна. Сая чи өстө мундаг хэлж шүү бас. За. Сайн сэтгэж. Бууж өгсгөө. Бууж өгөх юм уу? За өглөө битээ. Үйл. Үйл штэ хасраа. Одоо Үйл гэдэг чинь ингээ хүлгүү мөртлөөсөө үйл яадаг үлээ ингээ тэнгэрдээ. сасхан тийсээ удаа явдаг. Сайлхан тийсэд яваад идэг тий. Одоо Тэгээд нүгүү мөртлөөсөө уйлдаг штэ яага. Тийм тэр чинь ингээ бороо ордог хэлж байгаа байхгүй ойлгосноо. Одоо шүлэг. За байж хасраа юм хэлэх гэж байна. Сар өнгөтэй үүлэн дээр байдаг юм юу вэ? Шар өнгөтэй үүлэн дээр байдаг ном тэр юу вэ? Нар. Мөн үнар. Мөн. Ястаа мундаг таалаа да. Ер нь бол ингээ өөртөө онцгой таагалах юм байна тийм ээ. За чи шүлгээ хэлээ. Эрдэнэ номын мен гэр болсон ирээ адаг хөөрхөн зүг. Эрдмийн аянд хамт гарсан эрхэм дотом миний зүг. Ном дэвтэр харандаа шугам миний зүгэн цөм багтана. Цөнхөнд байгаа юм бөхөн. Миний ухаанд бүгд багтана. Миний дүү чи ямар гоё шүлэг уншд юм дээ. Онц, ястаа сайн байна. Гоё шүлэг байна уу? Миний үчиата сургуульд ороод бас энэ шүлгийг чэйжлээ штэ ойлгосноо. За, чи тэ ер нь цэцэрлэгтэй ер нь шүлэг бүлэг чэйжилж гин үгүй юу? Чи битэр тэгвэл хэлэх үү? За зэг. Ямар шүлэг байна? Би хоорондоо хайр. Ямар гоё шүлэг вэ? За. Эрдэмтэг Монгол зүг. Би эрдэнэ номон самдангүй. Чанга. Тэгтээ Монгол зүгэд би ирүү зэрэг битээ эренгийн Монгол зүгэд би Батсан уу? Тэгтээ их гоё штэ. Ястай гоё шүлэг хэн зааж өгсөн миний үг? Цэцэрлэг заасан уу? Миний үгийн багш нь заасан уу? Одоо дөө. Миний үг хэдэн багштай, хэн гэдэг багштай байна ер нь? Зөндөө олон багш шүү. Чи ангидаа найзтай ер нь? Бага. Хэн гэдэг найз байна? Энэ хангаа. За. Дүлгөөнө. Та гурав найзлахаараа яах вэ? Тоглоом тоглож гин үү ер нь? Скот ингэж гин үү? Гэж гин үү? За одоо чи найзуудынхаа хамгийн ямар нь уу? Хамгийн хүчтэй нь мөн үү? би ангийнхаас хамгийн хурдан. Тийм үү? Чи ангийнхаас хамгийн ямар нь уу? Гадаа амар хурдан күүдэд. Тийм байхаа. Би бүр арай гадаа бүр амар хурдан күүдэд. Харин тийм шиг байлээ. Миний үгийн эмээ үг нь хин гэдэм бэ? Би хас тэрнээс хурдан бах уу? Батаа дэргөө сэтгэмээ Нөгөө эмээгийн нэрийг марчуу. Зүгээр л эмээ тий? За. Чи тэгэд бүх эмээдээ хоёр сайхан өвөөдөө минь түргээрээ заяа. Арин агч ингээ сайн байна уу? Та нар маань сайхан эрүүл их урт наслаарай гэж инлэгээ хэлээрээ за. За тэгээрээ аав ээжтэй бас хэлээрээ ойлгосон уу? За чи минь түргээрээ заяа. За тэгээд хайртай гэж хэлээрээ бас аав ээжтэй. Чи ичээдээс шүү хайртай гэж хэлэхгүй. Манай үл битгөө шууд хэлдэв те. За хэлдэ. Хайртай шүү аваач. Тий ингээд болооч чи тэгээ хэлдэ. Хайртай аваа. Яг онц хөөхд миний үчи мундаг хэлт юм байна. Ямар дуу вэ үл битгий? Тэгээд нэвтрүүлэг дуусгах гэдэг нь ойлоо дараачих дээр заяа. За одоо гурлаа тэгвэл одоо зочныгоо дахиж хөөхтүүдэд танилцуулаад тэгээд бэлгээ өгье тэхөө. За хин гэдэг найзтайгаа чи ярьчваа ер нь. Хас ирдэг. Хотлаа яриа. Хин бэлээ миний үгийн нэр чи? Хасар бая. За хэдэн настай вэ манай хасар бая? Мөн үү миний үг 5 настай тий? За онц. За хоёлаа хасар баяр найзтай юу бэлгэлэх вэ? Мом бэкри ах ихтээс нь торт бэлгэлээ. Батосын зармгийн ах ихтээс нь гоё зармаг бэлгэлээ. All in one. Бүгдийг нэг дороос гэсэн үг тий? Гэр аху төвөөс юу өглөө? Тар дүрэн бэлэг. Тийм, бичиг миний үед баримлын шавар гоё өнгийн цаас тэгээ харандаа миний хөө гоё ингээд юм зураад гоё юм хийгээрээ заяа. За өөр тоогоор будах урлагийг ах эгч нараас нь өөрийгөө будах гоё юм жаацтай зураг тий? Ингээд манай чиний бүр хасар баярын ингээд гоё хүүхэлтэйгэр хийсэн зургийг чинь ингээд чамд гоё зурх будагтай хамт өгье шүү. Заа юу. Чи гоё будаад дараа надад зураг явуулаарай ойлгосноо.
За энийг болохоор тоогоор будацгаая гэдэг ийм гоё ураатай агч нар нөгж байгаа тийм ээ. За дүүдээ болохоор штэ миний хүү том болоод одоо бушуухан шиг том болоод сургуульд ороод заа юу. За. Тэгээ бүх бичигээ сураад За. тоогоо сураад онц сураад ээж аавыгаа эмээ өвнөрөөгөө баярлуулаарай заа юу. За. Ана. Ой. Би дүүгүү. Чи дүү байхгүй тий. Яах хоёлаа дүүтэй холбоор ээ нөө. Яах вэ? Хинт хэлэх үү? Дүүтэй олохж хэцүү. Би барыг дандаа үлдэж. Яагаад? Юм одоо ингээд дүүгээ одоо ингээд хувцсыг өмсүүлэл гэж тэгсэн чи үүсэхгүй маялаад. Би сүрээд бүр Чи хүүхдийг ингээд мөрөөдөл болгоны нунтраачих юм аа. Сургууль дормоор байна гэхээр сургууль гизүү муухай. Би дүүтэй болмоор дүүтэй байх гизүү л гэдэг. Би Чингис анагийн одоо нэг загнаа тэгдэг ана тэгэд гүнээ тэгдэг дүүтэй. Оо за болж. За тэгээ бүх дүүнэрдаа нанартаа бүгдээрэнд минь түргээрээ заа юу. За тэгээд бас ээжтэй хэлэхгүй юу. Би дахиад басыг дүүтэй болоод өвөл мэдэх шиг бас ингээд ёо дүүтэй болох гизүү гэсэн мөртлөөсөө дүүдээ маш их хайртай байдаг шүү дээ манай өвөл мэдэх. Чи тэгээрээ за. За одоо дараачийн нэвтрүүлэг хүрт гэхээр минийхөө баяртай гэж чанга хэлнэ шүү. За. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.